хэмээн би өмнөх бичлэгтэр ингээд буцаад танилцуулж байгаа бичлэг гаргасан шүү дээ. Тэгээд тэг өмнөх бичлэгтэр Pinterest-ээс аним зургууд харж байгаа та нартаа хэлж өгнө гэсэн. Одоо тэрийг хийж байна. Би яг тэрийг дуусгах чадаад хийх гэж байгаа хгүй юу? Би тэрийг бүр хийх гэдэг баярлаад наа. За хийцгээе. Би яг нэг өрөөнд ганцаараа болохоор бүр тогтлоод байгаа хгүй юу? Одоо энэ Pinterest-ага зургуудыг ингээд хараад баярлна гэж байна. Би шүтний аппаратанд амар дуртай би шүтний аппарат хийлгмээр байна. Даанч нөгөө юуны хүмүүсд тэгж болдоггүй гэсэн баггүй юу? Тийм болохоор ерөөсөө ээж аав намайг хэлэхгүй гэдэг. Одоо ямартач энэ болохоор Танакагийн ах юу чи байн мингэн дэвэр алж байгаа сте. Энэ бүр амар адилхан байна би энэ зүрхний адилханаа. Яа энэ би яа гэдэг би. За би ямар муу юм алж байна. За өөр эний. За ийм юмнаас харуу. За энэ одоо энэ. За тэнд мэддэг аним байна уу? Мэддэггүй анимнууд гараа наагаад байгаа. Энэ анимыг мэддэг санагдаж нү. Энэ анимыг ч гэсэн мэднэ. Энийг ч гэсэн мэднэ би ер нь. Энийг ч гэсэн мэднэ. Энийг ч гэсэн мэднэ. Энийн нөгөө юу нөгөө гарсан мэлээ төв дээр орчуулах гэж бодож байгаа нөгөө тайлбар нь гарсан мэлээ. Тэгээд би үзнэ гэж бодож Coraline миний хамгийн дуртай хүүхэлтэй Coraline. Гүй нэмнүүд нь гарч ирсэн яач вэ? Jack. What the fuck энэ ямар тэнийг юм гараад ирж байна. Тэгээд энэ дундаас нэг анимд харъя. Болооч бол хөөе. За одоо энд нэг ямар мэддэг анимнууд бол юу н алга. Миний харснаар болохоор мэддэг аним гэвэл Blue ямар тэнийг юм бэ? Blue би жоохон англитэй муушгүй зараа. Тий амар шоолж аваарэ. Blue Spring Ride за юу гэсэн юу аччо энэ Himauto Umaru Chan гэдэг энэ хүүхэлтэй энэ. Тэгээд нөгөө яг дараагийнх нь болохоор хамгийн сүүлээс ногоон шилтэй болохоор энэ нь Ted Throws Life Saki. Яа би муухай хэлээд танд муухай нөхөж боловчлаарэ. За Himauto Umaru Chan бэн миний мэддэг гэдэг. За тэгсэн Kamisama Kiss гэдэг ганц үсэл яадаг лээ. Чи миний боолол ингэж өгдөг лөө. За тэр ах шиг байна. За тэгснэ Himauto Umaru Chan хоёр орсон байна. Энэ тэгснэ заяа. Wolf Girl Black Prince Teen Band тэгснэ заяа. Blue Spring Ride гэсэн нэг байна. Би буруу уншиж магадгүй шүү. Битгий доогорё. Тэгснэ штэ Diabolic Lovers гэдэг. Би нэг Universe гэдэг нэг сонирхолтой дааз. Тэгээд чөтгөрийн ангууч юм мартаж. Ponyo тэгснэ сэний нөгөө миний хэлсэн дурын энэ Ponyo-гийн яг доор талынх нь хажуудлах.
Зэг. Тэгээд биш энэ биш. Гар. За тэгээд энэ анимыг мэднэ. Одоо энэ охиноос энэ охин болохоор нөгөө хөөхөн ч ярьж чаддаггүй байхгүй юу. Тэгээд энд нь ингээд сайн болцсон. Энд нь сайн болцсон болохоор тэгээд энд нь сайн болцсон байхгүй юу. Тэгээд энэ сайн болцсон болохоор нөгөө тэгээд энэ охин нь тэгээд крашлаа. Тэгээд нэг хөвгүүн нас крашлаад жоохон тэнэг юм болоод идэм. Агтай хөөхөн. Энэ гоё энэ заяо. Энэ жоохон заяо. Хөөхөн. Би нэ амар хайртай. Тэгээд энэ болохоор миний хэлдэг байгаа нөгөө Химаото Омаро чан гэдэг кино юм. Энэ болохоор миний нөгөө хэлдэг байгаа бүр гоё гэсэн аниманы Diabolic Lovers гэдэг жоохон тэнэг нэртэй маа гэж хаад. Навшима. Энэ заяа бүр намайг миний сэтгэлийг бүр амар хөдөлгсөн энэ заяа юм уу? Мерано Киката гэд. Энэ заяа амар хөөрхөн. Энэ ахгүй юу? Энэ бүр амар хөөрхөн заяа. Би нэг ингээд чид бүр бараг хайрлаад нэг ийм юмтай болох юмсан гэж боддог байсан заяа. Энэ хоёр бүр нэлээд бүр галзуу заяа. Бүр миний хизээж төсөөлөг зүйлийг гаргаж чаддаг байсан. Миний хамгийн хайртай дөрүүд. За тэгээд энэ хүрээд юу бичлэгээ дуусгая гэж бодож байна. Энэ болохоор нөгөө юу өмсдөг лээ? Мэдгүй юу өмсдөг охин баггүй юу? Би энэ анимд бас амар дуртай. Энэ охин заяо. Энэ охин заяо. Энд дурлцдаг. Энэ ч гэсэн энд дурлцдаг. Амар тэнэг байгааз. Юу өмсдөг үлээ? За би танд YouTube-ээс харуулъя. За би YouTube дээр бичлэг тавьсан болохоор бас харагдах нь. За миний бичлэг нь тавигдчихээн. Зааш та. Юу өмсдөг охин билээ? Видео оруулаад. За вэж тэ энэ яг ёстой үг нь бол. За ийм видео дээр бэн харъя эхлээд. Даавар. Айнэ. Cosplayer өмсдөг охин. Баггүй юу? Тэгээд энэ cosplayer өмсдөг охин миний сэтгэлд бас амар хүрсэн. Маш гоё. Тэгээд энэ болохоор нөгөө хайртай юуныхаа юуд хүүхэд нь олоод төрчдөг. Данч ээж одоо энэ айдол нь юу яцсан болохоор яадаг бас тийм нэг гоё юм бэ. За одоо энэ аним болохоор Oshinoko гээд 2023 онд гарчсан аним билээ. Нэг кино хийчихсэн. Comic-Con Common мэдгүй. Тийм кино гэдэг юм аа. За энэ болохоор нөгөө сул дараа охиныг нөгөө гэртээ байхгүй бишээ бэрээ болохгүй гэдэг төлөө энэ аним бас гоё. Би мэднэ. Би энэ дуртай энэ анимны үргэлжлэлийг би өөрсөө олж чадаагүй зав. Яагаад гэвэл мэдгүй ямар ч энэ анимны би өөрсөө үргэлжлэлийг олж чадаагүй парт 2-ыг нь. За энэ болохоор 7 удаа өгсөн охин билүү? 7 удаа амьдарсан охин билүү? 6 удаа үхээд тэгээд 7 дахь амьдрал дээр өөрийг нь дандаа алаадсан хүнтэй гэрэлцдэг. Маш гоё аним. Энэ нас аим гоё заяа. Я би мараг бүгд дуусгах гэсэн үү. За яачдаг наацсан те. За Каримия гэдэг энэ болохоор ангийнх нүх тахгүй юу энэ. Тэгээд эмэгтэй нь болохоор дүүтэй лөө тийм дүүтэй заяа. Тэгээд тэр нь болохоор энд амар дуртай. Гэхдээ энэ нэртэй бүр байгаас шаал үр. Энэ заяа. Энэ боддоо.
Ингээ бодтоо энэ эрэгтэй ингээ бодтоо амар угаацдээ. Арай л амар өөрчлөж гин үгүй юу? За тэгээ ер нь болоо. За бай. Хариудаа. За бай. Одоо яг танаас энийг харуулж байгаа бол бэлээ. Энэ ахгүй юу? Энэ Хоримия гэдэг сэний. Энэ хоёр. Энэ удаа үсгээд ингээд одоо шилгүү байгаа нь болохоор гадуур явдаг дүр нь болохоор шилтэй байгаа нь болохоор яг ангидаа явдаг дүр нь ахгүй юу? Амар хөөрхөн. Та нараас аним да үзээрээ бас харахгүй ч юм. Би ер нь гэтээ аним хийдэг хүмүүс сайвал заяа та нар зүгээр part 2 3 зүгээр хурдан игэрээ. Юу саныг хурдан их бол цодаач байна. За баяртай яг 11 минут би яг таартай байсан байна. Баяртай.